За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр аврал одуулах тухай товчхон тайлбарлаа. Тэгээд итгэлээ уншия. За аврал одуулна гэдэг маань бол одоо энэ Бурхны шний хамгийн гол үйл. Бид нэр буян ном үлдэхгээл хамгийн түрүүнд очихдоо энэ аврал одуулах энэ үлийг ном болгоны ихэн дээр хийдэг. Тэгээд энэ аврал одуулна гэдэг маань одоо өөрийнхөө өмнө ингээд Бурхан багшийн чуулганы орныг залаад тэгээд тэндэн одоо бүх бурхтуудыг залж саадж байна гэж бодно. За одоо энэ зурган дээр харж байгаагаар бол бурхан багш гээ арсан сентийн дээр саадна. За түүний баруун талд Майдрингийн олон бодисод банарын хамт. За зүүн талд нь бол Манзуушир бурхан олон бодисод банарын хамт. За түүний доор богд зонхов. Тэгээд язгуур дамжлагын багш нар саадж байна гэж бодно. За энэ саадж байгаа бол одоо жигжид, сандуй, дэмчиг, дөнхөр, дамдын янсан тэргүүтэй ядан бурхтуудын чуулган. За түүний гадна талаар бол бурхан бодисод банаар саадж яана гэж бодно. За түүний гадна талаар бол одоо энэ бас бурхтуудын чаа аюуш байна. За энд бол одоо ногоон дээрх байна. Тэргүүтэй тийм ээ манал одоо эдгээр бурхтууд бол саадж яана гэж бодно. За тэгээд экологны бодисод банаар бас байгаа. За мөн багологны одоо Шарвага Бардига бод тэргүүтэй архтууд байгаа юм. За энэ одоо архтууд ингээд саатж яана гэж бодно. За энэ дээр мөн одоо дагнс сууд гүргүүл хажид тэргүүтэй дагнс байна гэж бодно. За энэ дээр бол гомбочожол хам гонгор намсраа жамсран шаш гэд одоо тэргүүтэй бурхтууд бол саатж яана гэж бодно. За жишээлбэл энэ ч намсраа сахиусынд байна. За энэ гонгор байна. За ингээд одоо энэ арва хангал тэргүүтэй бурхтууд өөрийн өмнгийн өгтөр гэдэг. Өтргөн агаар одоо орон зайдвал ингээ яг бодиттой саатж яана гэж бодно. За энэ түүний гадна талд болохоор одоо энэ дөрвөн махран байгаа юм. Энэ бол дөрвөн твийг сахин хамгаалдаг юм сахиус. За эдгээр бурхтын одоо дөрв байдлыг ерөнхийд нь ингээ өөрийнхөө өмнгийн өгтөр гэдэг. Арслан ширээн дээр өвөл тийм сайхан одоо ингээ гэрлийн хуйлэрсэн гэрлийн дунд яа бодиттой ингээ саатж яана гэж бодоод тэгээ өөрийнхөө өмнө ээжигээ бодно. За баруун талд аавыгаа ах дүүсэн, зүүн талд тамаатан садна. Зариулаа их болсон 6 зүйл хамаг амтан одоо хамар амал хүний өдөр байдлаар ингээ бүгдөө саатж яана гэж бодоод за ингээд өмнө байгаа чуулганы оронд аврал одуулна. За аврал одуулахад одоо хамгийн гол юм болохоор нэгдүгээр тийм өөрт тохиолдож байгаа альва саад, бэрхшээл, өвчин зовлон, цаашлаад энэ 3 муу заяаны зовлон, ертөнцийн одоо зовлонгоос эмээж. За түүнээс аврах чадал бол энэ өмнө байгаа чуулганы оронд байна. Одоо надад тохиолдож байгаа альва асуудлаас гаргах, аврах. За надад одоо зөв зам, зөв ухааныг зааж өгөх тийм бэлэг ухаан хэнд байна вэ гэхээр энэ өмнө саадж байгаа чуулганы оронд одоо яг бодиттой байна гэж бодоод тэгээд авралаа одуулна. За ингээд хамтдаа уншия. За эхлээд төв дээр уншнаа. Санжо жодон жогжо жогономло жанжо барду дайне жамзо жен дайге жансо жобанде деге андоло банжара санжо набаранжо Sanjay Jodhan Jagjay Jaganamla Janjo Varadu Dana Jamso Jan Dage Jansa Javande Dege Tolo Banjur Sanjan Varasha Sanjay Jodhan Jagjay Jaganamla Janjo Varadu Dana Jamso Jan Dage Jansa Javande Dege Tolo Banjur Sanjan Varasha Ma semjan damje deva dan devi jodan dam bara jara jara semjan damje dan nol dan don je jodan bal bara jara jara semjan damje dan nol mende deva dan me bal bara jara jara semjan damje nere jodan edam baral vedanam lana Jorja semjan damje deva dan devi jodan dam bara jara jara semjan damje dan nol je jodan bal bara jara jara
Samjadan jadan nol mende devadan me balbara jarja samjadan jandaran jadan edam balvedanam da navara jurja samjadan devadan deve jadan bambara jarja samjadan jadan nol 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 jadan balbara jarja samjadan jadan nol mende devadan me balbara jarja samjadan jandaran jadan edam balve Tanım dana varıcı varıcı semca demce devadan deve jodan dam barıcı rıcı semca demce don nal don don al ce jodan bal barıcı semca demce don nal mende devadan meval barıcı rıcı semca demce neren jodan edam barıl vedanam dana varı Jurjan sashi voju juje me da ngare da da jane da jamba da sanjo janda me de balbai Dogon om do jon do jon dur shogo ma sarvanda da ga da yadam goro arda mandala ham neryanda yami За ингээд төвдөр уншлаа. Одоо монголоор уншия. Тэгээ монголоор уншихаар бол энэ одоо номын утга нь ингээд сайхан тодорч байна. За тэгэхээр утгыг нь сайхан бодоод ингээд залбирч одоо дагаж уншиж чадчихвэл дагаад дагаж уншиж чадахгүй байхад сайхан сүжиглээ сонсвол бас тустай. Бурхан ховрын жолонд бэдэг үрдэл бэрэндэг мөн миний өглөг дөргөдөн үзэн баянаар магандам тэн озад гэгэрэг балтога Бурхан ховрын жолонд бэдэг үрдэл бэрэндэг мөн миний өглөг дөргөдөн үзэн баянаар магандам тэн озад Гэгэрэг балтуга бурханном хурган жолон бэнди гүрдэл бэрэндэг мөмэни өвлөдөргөд Улзан бойнор магад амтни дозон гэгэрэг балтуга Хамаг амтэн амгалан гэгэ дамгалан гэ жалдган дога дөгөлдөр балдуга хамаг амтэн зовлан гэгэ зовлан гэ жалдган азагдаган Hamagam zaulang ugi amaglandogang ula hagzagalduga hamagam dang hallar urgnagda jaga zange Tegjar shawaltoga hamagam dang amaglangiga damaglangi jaldwaloga daguldarogalduga hamagam dang zaulangiga zaulangi jaldwana Haqsaqbaltuqa hamagam tenzavlan ugi amaglandoga ulla haqsaqbaltuqa hamagam tanghaldar horne Urlagda chaqa zange degi jarjaqbaltuqa hamagam tang amaglangiga damaglangi jalgadaqa dagularabaltuqa hamagam tenzavlangiga Zavlangi jaldgana zagzag balduga hamagam den zavlangoge hamalandoga walla zag balduga hamagam den haldar Örgnegda jaga zange dege jarjag balduga Qazır delhi gözer jözür sırçın dizigder jegdan sambur oldurgun teveg nara zarar jemme so beled varone Зарим өргс нуурасар ариун орны хамагам дэнгэдлэг болтуга хома сарван дадага ная намгур Орно мандала хамнэр янда ями За тэгээд энийг сайхан сүжиглээд ингээд залбирч уншингууд өмнө одоо саатж байгаа энэ чуулганы орноос ингээд гэрэл цэцраад 5 өнгийн гэрэл цэцэрнэ гэж. Тэгээ өөр болон одоо намайг тойрч байгаа бүх амьтан л ингээд аршаан болон шингэлээ. За ингэснээр бидний биеийн сэтгэл ариуслаа. Сэтгэл санааны зовөр ариуслаа. За өвчин зовлон ариллаа. Тэгээ бурхны аврал ивэлд багтлаа. Шинэ эрч хүч нэмлээ. За хэмэрлэндээ өөдөө сайхан бадран дэлгэрлээ. Нас буян аригчлаа. Бурхны адис чанга бүхэн өөрчингэлээ. Тэгээд бурхан гурван эрдний одоо аврал дээр би баттай багтлаа гэж ингэж залбирах юм бол энэ одоо хамгийн дээд аврал даатгал болдог. За тэгээд энэ дээр тэр монголоор болохоор Бурхан нам хуургын боди хүртэл бие бэрэт юм.
Бидний яг ингээд одоо гол аврал одуулж байгаа нь ямар утгатай юм бэ гэхээр хин даврал одуулж байгаа юм гэхээр бурхан, ном, хуурга гуравт аврал одуулж байгаа. За бурхан бол төгс гэгэрсэн ямар нэгэн гим хилэнц нүгэл ерөөсөй байхгүй. Эрдэн бүгдийг төгс эрхшээсэн. За ингээд туулсан бурхны утгыг бол олж төгс гэгэрсэн. Тийм учраас бурхан бол авралыг заадаг. Бурхан чухал дээд. За заасан зам мөр нь юу юм гэхээр ном гэж. Яг бодиттой одоо биднэрт үнэн зөв зам мөрийг бол зааж өгсөн ном чухал дээд юм. Тийм болохоор бид нар ном чухал дээдийг үзчихээж бидний оюун ухаан үнэн зөв мэдлэгийг олж ингээд зөв замаар зөв явж гэгэрнэ. За ингээд явхад хань нөхөр болдог нь одоо хин бэ гэхээр хуургууд юм. Тийм болохоор одоо хуургаж хөөдөөд гуравт ингээд би бодийг хүртэл гэдэг юм байна. Гэгэрэн гэгэртлээ итгэж авралыг одуулъя гэж. За юуны төлд аврал одуулаа байгаа юм бэ гэхээр миний өглөг тэргүүтээ үйлдсэн буйнаар магад амьтны тусад гэгэрэх болдог гэж. Тэр нь миний үлдэж байгаа энэ буйны үрээр би амьтны тусад гэгэрья гэсэн тийм бод сэтгэлийн үүднээс авралт. Амьтны төлөө би өөрөө гэгэрье. За энэ бол эхнийх нь одоо тэр аврал болж байгаа. Залбирал, бод сэтгэл үүсгэж байгаа уншлага хоёрын 3 шүү дээ. За дараагийнх нь цаглагчгүй 4 гэж байна. За энэ болохоор бол одоо хамаг амьтан тийм ээ миний ээж аав ах дүүс хан ээжил үр хүүхдүүд дотны хамаатан садан маань цаашлаад бүх амьтад амгалантай байвал юутай сайн бай. Амгалангийнхаа шалтгаанлуугаа учрах болтугай. Учрахыг нь би үлдээ гэж бодож ихний хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаанлуугаа төгөлдөр болтугай гэдгийг утган тэр. За хоёр дахь нь утгаараа хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацх болт. Тэгвэл хамаг амьтан яавал амар амгалан байд юм бэ гэхээр зовлонгүй байвал амгалан. Тийм болохоор битгий зовоос зовлонгийнхаа шалтгаанаас нь ангиж ирж ээж амьтан амгалан байна. Тэр шалтгаанаас нь ангиж ируулах нь би үлдъя гэсэн өөрөө тийм үүрэг авч. За 3 дахь мөр нь болохоор хамаг амьтан зовлон үгүй амгалан дуугаа үл хагацх болт. За хамаг амьтан зовлонгүй жаргаж байвал ямар сайхан бэ гэд баясна гэж. За энийг бол баясах сэтгэл гэж. Тэгэхээр энэ сэтгэлийг бүр чинхүү бодоо. Тэгээ өөрийнхөө ойрын хүнээсээ авахгүй болоод бүх амьтны бодно. Одоо өөрөө таалагддаг өөрийн магадгүй үзэн яддаг тийм хүн байх юм бол яг тэрнийг хүртэл яа бодож байгаа тэр маань зовлонгүй амар амгалантай байвал ямар сайхан бэ. Тийм амгалантай байх болтугай гэж зорж өгшин гэж. За 4 дахь нь болохоор хамаг амьтан хол ойр өргөнийх тачаахаас ингээд их шорж болтугай. Өргөнөх гэдэг маань уурлахыг хэлж байгаа. За тэгэхээр зовлон юунаас үүдэж гардаг вэ гэхээр өөрийнхөө дотны хүмүүст дэндүү хайртай хөндлөнгийн хүмүүст болохоор одоо бид нэр их ширүү ханддаг. Ингээд танаа манаа гэдэг юм уу эндээс үүсгэр нөгөө зовлон буюу чөрчил үүснэ гэж. Тэгэхээр бүх амьтан хоорондоо нэхгүйгээр амар амгалан дэгш шарж болдог. За энэ бол одоо нөгөө дэгш тийм ээ хүн бүгд одоо дэгш хэрэгтэй гэдэг шиг дэгш орших болтугай гэдэг ингээд дэгш оршуулах үйлийг нь би хийе. Ийм одоо сэтгэлийн үүргийг аваад тэгээд энэ сүлийн хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай гэдэг байна. Энэ 4 мөрийг болохоор цаглагшгүй 4 гэж хэлж байгаа. Ямар цаглагшгүй юм гэхээр эхнийх нь асархуй сэтгэлийг бяцлагч. Хоёр дахь нь энэрэнгүй сэтгэлийг бяцлагч. Гурав дахь нь баясах сэтгэлийг бяцлагч. Дөрөв дахь нь болохоор дэгс сэтгэлийг бяцлагч. Тэгээ энэ 4 сэтгэлийг бяцлахаар асар их буйны чуулганы хураана гэж. За ингэж одоо бодож авралыг бодуулах. Тэгээд аврал бодуулчихад дараагаар нь мандал өргөн сашиважигээд газар дэлхий хүзээр сүрчин гэдэг. Тэр нь одоо мандал өргөж. За энэ бурханд одоо өргөдөг хамгийн дээд өргөл юм. Цөмбөр бол дөрвөн төв нар сар тэгээд энэ газар дэлхий орчлон ертөнцийн бүх сайхын нэг сайхан мандал дахил болгон
байгуулаад тэгээ багштай шинэхүү сэтгэлийн үднэс өргөж. Энэ буй ингэж өргөхөөр асар их буйны хураадаг гинэ. Энэ одоо хамгийн дээд өргөл гэж байна. Тэгээ нэг ажил үйлс бүтээвлэхийн тулд гүсэнтгийн мандал руу үлээрэ гэдэг учир нь тэр байна. За ингэж одоо залбирах юм бол маш их тус ирдэг. За энэнийг л жинхэнэ аврал гэдэг. Яг одоо ингэж бодож залбирахыг аврал. За тэгээд энэ авралыг одуулснаар 8 тус эрдэмт маш их тустай. Ер нь үл нийтдээ эн чинь 8 16 тус эрдэмийг өгсөн байдаг. Яг хөө ерөнхийд нь ингээд томлоод одоо томьёолж байгаа юм шүү. За тэрнээс одоо гол 8 нь байдаг. За нэгдүгээрт бол энэ аврал одуулснаар дотоодын бурхны шишинт. Бид нэр бурхны шишинтэн би буддист хүн гэдэг. Яг тэрнийг юугаар хэлдэг вэ гэхээр энэ аврал одуулж байгаа. Чинхүү сэтгэлээсээ одуулж байх юм бол тэр бурхны шишинт болно гэж. Өөрөөр хэлэх юм бол одоо зөв зам мөрөөр ороод ийм зөв үзэл явдлаар явах. Тэр үүд хаалга нэгдэж байна гэсэн. За хоёрдугаарт болохоор аврал одуулснаар ёс суртахуунтай болно гэж. Одоо сахил бүгд төрхийн шүтэн болно гэж. Ингээл аврал болоод одуулаад байхаар одоо муу сэтгэлүүд, муу бодол багасаал байна гэж. Тэгэл цаа сэтгэлээсээ нэг би нэг буруу юм хийхгүй юмсан. Би нэг зөв ярьж сурах юмсан. За би нэг зөв үйлийг хийдэг болъё гэд ийм бодол сэтгэлээсээ төрж ирнэ гэж. За түүний дараагийнх нь болохоор 3 дахь нь болохоор хилэнц түүтгэр нингэрж оромгүй барагдана гэж. Хилэнц нүгэл ингээл багасаад тэгээ бүр сүлдээ аривсна гэж. Энэ яагаад тэгэхээр одоо аврал удуулж байгааг энэ буйнаар хилэнц нүгэл багасаад бүр нингрээд оромгүй барагдана гэж. За тэгээд дөрөвт нь бол агуу их буйныг хураана гэж. Асар их буйны. Одоо энэ далайн усыг ингээ хэмжүүл бас хэмжиж болно. Харин аврал удуулахын буйныг бол ингээ хэмжих юм бол тийм хэмжих савлтахгүй гэж. Хэмжээ хязгаар байхгүй. Асар их буйнд. Ган мөрний элсний ширхгийг ингээ тоолж болох юм. Тэгвэл аврал удуулж байгаа буйныг бол ингээ тоолох арга байна. Тийм их асар их буйнтай гэж. За 5 дахь нь бол доор дорнд үл төрөх бөгөөд муу заяанд бол. За энэ нь болохоор юм бол одоо муу заяанд. Муу төрөлд хүн төрөх. Хүний амьдрал ингээд доошоогоо бүр их унаад одоо хэцүү болно гэж бол байхгүй. За 6 дахь нь болохоор хүн болоо хүн бусын хорлоор үлж чаддаг. За хүн хүнээ хөнөөх байна тийм ээ. Хүн бусын хорлол гэхээр одоо гал, ус, байгаль дэлхий, газар хөдлөх өөр одоо юу байна вэ тийм ээ. Зам тээврийн осол, цаг усын, лус одоо лусын хорлол ч юм. Элдв зүйлийн ийм хорлолд бол автахгүй гэж. За энэ бол баттай. За 7 дахь нь бол сансан хэрэг саадаг. Одоо аврал одуулж байгаа хүний ажил өсвөл өөрийнх нь ая зөнгөөр зөв бүтнэ гэж. Ялангуяа зөв юмыг сэтгэж явах юм бол тэр яг бүтнэ гэж. За 8-т нь бол одоо аврал одуулаад байвал сүүлд нь төгс гэгэрсэн бурхны хотыг түргэн болно. За ийм тус эрдэмтэй байх. Тийм болохоор та бүхэн сайхан ингээд өөрийнхөө боломжоор аврал одуулж байгаарай. За баярлалаа.